За баярлалаа та бүхэнд энэ өдрийн ямар амгалан гэлтгийа. За стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг бүхэлдэн дэмжиж байгаа. За тэгэхээр би бол надад нэг санал нэг асуулт байгаа. За Оросын холбооны улсаас одоо орж ирэх шатхууны хангамж нийлүүлэлт удаашрж байгаа үед бид нар магадгүй 2 дахь 3 дахь гарцынхаа одоо боломжийг нэмэгдүүлэх, эрэлхийлэх тал дээр ажиллах хэрэгтэй байна гэж харж байгаа. За үүний тулд бид нар замын өвүүдийнхээ ачих буулгах стакатыг одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа л да. Замын өвүүдээр бол шатхуу орж ирж байгаа үед одоо бөөгнөрөл, вагоны гацаа үүсэх ийм бол байдал одоо ажиглагдаад байгаа. Тэгэхээр та бүгдийгээ замын өвүүдийн ачих буулгах стаката сайжруулаарай. Тэрийг одоо хурдыг нэмэгдүүлээрэй гэж ингэж хэлэх гэж байгаа. Цаашлаад бид нар автозамын бомтод гашуун сухад, шивээ хүрэн, говь алта, ховд, баян үлгийн увсын бомтуудаа байнгын ажиллагаатай байх тал дээр нь одоо анхаарах хэрэгтэй гэж ингэж хэлэх гэж байгаа юм л да. Тэгээ ер нь бол Оросын холбооны улсаас ч тэр бүгд найрамд хятад ард улс Солонгосоос өндөр чанарын шатхуу орж ирдэг. Энэ үед бол бид нар энэ шатхууныхаа үнийг либералчлах хэрэгтэй байдаг. Инхийн бол одоо энэ шатхууны хангалт нийлүүлэлтийн асуудлууд бол нэлээд шийдэгдэнэ гэж ингэж хэлж байгаа. За миний асуулт бол одоо энэ хуулийн 7-гийн 2 дээр засгийн газар энэ хуулийн 7-гийн 1-д заасан нөхцлөөс үл хамааран төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд газрын төсний бүтээгдэхүүний хангамж хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна гэж оруулж ирсэн байна. Тэгэхээр ер нь бол манай газрын төсний газар гэж байгаад байгаа. За үүнээс гадна энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд ер нь яг энэ заалтаар ямар өөрчлөлт оруулж ирсэн бэ гэж ингэж асууж байгаа. За Гонгорын дамжны сайд. За Пүнслэмаа гишүүн маань салбарын зовлон жаргалыг маш сайн мэддэг хүний хувьд яг л одоо хэлж байна. Манай бусад их усүрээс авах чиглэлд бол бид Оросын холбооны улсаас гадна бүгд найрамд хятад ард улсаас авах хилцээрүүдийг хийгээд явж байна. Удахгүй одоо аж үйлдвэр ерөнхий соёлын сайдын хувьд бүгд найрамд хятад ард улсад айлчлаад энэ асуудлуудаа ярина. Бүгд найрамд хятад ард улсын хувьд бол шатхууны төрлийн бүтээгдэхүүнийг экспортлохдоо бол тусгай квот гаргадаг. Ер нь бол хоригдсан байдаг юм л. За бидний тусгаалan тавьсан хүсэлтэд бол нааштай хандаж бас энэ асуудал дээр хамтарч ажиллаж байна. За замын үүддэх ачих буулгах байгууламжийн маань хүчин чадал бол үндсэндээ манай улсын нийт хэрэглээний 20%-ийг хангах хэмжээнд байгаа. Зөвхөн вагоны байгууламжаар одоо дамжуулдаг стакат буюу одоо дамжуулан ачих гар байгаа. Одоо автомашины гаруудыг нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа. 5 жилийн хугацаанд усан онгоцны түүш аваачаад гацаагаа ийдсэн байсан байна лээ. Савнуудын дүүргээд орхицсон байна лээ. Сая бол тэр хийцэн байгаа айлыг нь leg soil гэж айл байгаа. Өөрөөр хэлбэл хуурамч шатхуу үйлдвэрлэдэг байсан айл гэсэн үг. Энэ айлын бүтээгдэхүүнүүдийг авахгүй бол одоо энэ импортын тусгай зөвшөөрлийг чинь цуцална гэдэг шаардлага тавиад одоо султгах ажил эрчимтэй хийгдэж байна. Суллана. За мөн бас энэ бомтуудын асуудал байгаа. Гадаад харилцааны яамтай хамтраад одоо бид одоо автобензин бол зөвхөн замын үүдээр л нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Саяхан шивээ хүрэнгээр автомашинаар дизелийн түүш импортлох хэрэгтэй болсон. Такашкенээр оруулж ирэх хэрэгтэй болсон. За энэ бомтууд дээр одоо автобензин болон шатхууны бусад бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирэх хилцээрийг хийгээч гэдэг хүсэлтийг гадаад хэргийн яамд тавьсан. Мөн бас урд төрчтэйгээ бид нэр ярилцж чинь шийдэгдэх баха. За 7-гийн 2-ын тэр хяналтын систем гэдэг бол түрүүний одоо яриад байсан зүйл. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд байгаа бүх шатхуунд өгөх станцуудад ямар хэмжээний нөөц байгаа юм, яагаад өгөхгүй байгаа юм бэ гэдгийг бүрэн одоо цахимжуулж хяндаг системийг тогтоох гэж байгаа. Ингээд импортын хэмжээ 50%-аас доош орох юм бол нөөцийн хуваарлалтанд төр оролцдог байх зохицуултыг энэ хуулиар хийх гэж байгаа.